Орой мэнд үзэгчдээ цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай өнөөдрийн зочноор драмын театрын найруулагч Монгол Улсын соёлын гавь зэтгэлтэн Баатар өргөд ирээд байна. Танд орой мэнд хүргье. Баярлалаа, орой мэнд хүргье. Нилээн хэдэн жилийн өмнө драмын театрын нилээн хэдэж биш юм а 2 юм уу 3 жилийн өмнө байх санаж байна. Драмын театрын дарга Цэрэн самбууны ярьцлагыг уншиж ирсэн. Санаанд орлоо л да. Тэн дээр болохоор Дон Кихотыг яг тавих гэжсэн үе. Тэгээд Баатар найруулагчийн эмзэглэлээс Дон Кихот төрж байгаа мó гэж ярьцлага өгсөн байсан. Би тэгээд танаас энийг боломж олдвол асууя гэж бодож явдсан. Яагаад та Дон Кихотоор эмзэглсэн юм бэ? Тийм. Гэхдээ ер нь юу л да ингээ сургууль сурж байхад шүү дээ. Аливаа уран бүтээлчд юу төрдөхөр одоо карманы юу гэж үүдэг байхгүй юу? Урын сан гэж үүдэг. За. Бараг л би төгсөөд ирэхдээ л хэрвээ би найруулагчдад очих юм бол тийм 50, ийм 50, тийм 50 гэсэн юутай байхгүй. Тэгэхээр тэр уран сантар байсан юм л дээ. Мөрөөдөлтэй. Тийм, мөрөөдөлтэй нүг хийн гээл. Тэгээ яг усаа эмзэглэгээд асуухаар тийм байгаа юм л да. Юу гэдэг вөхөр ерөөсөө ингээд цагтай байж байгаа улсууд тийм ээ зөв шудраг явахаар дандаа янз бүрийн нэр авдаг байхгүй. Мюнхгаузен гээл, Мянгуужин гээл тийм ээ. Тэгэл далан худалч эдрэгээл тийм ээ. Тэгэл дараад нь Кихотны ингэдэг чинь хорвоог сайхан болгоно гараад дэмжиж амтэн шүү дээ. Тэгэл одоо ийм усуудыг яагаад болдсон гэсэн тэр л эмзэглэл байсан байхгүй. Тэгээ тэрний өмнө ч гэсэн би дараад тэр Батуулыг хэлэхгүй юу. Хүнээр хэлүүлсэн л би үүж дэрнэс гэх юм. Очоо чи одоо хотын даргуулж байгаа хүн ирээд үзчихвэл зүгээр гэж бодохгүй юу. Ягаад гэвэл Мюнхгаузен байхгүй. Бас далуу худалч өгөр хотыг гачин болгоно, гоё болгоно гэж. Тэгэхээр хүн ерөөс хүлээж авахгүй. Тэгээ тэр манай маркетинг албаар очоод дуудуулсан ирээгүй л байл л дээ. Тийм л одоо эмзэглэлтэй юм да. Тэгэхээр хүн болгон шинжлэхдгийг хүсдэг харамсалтай нь хизээч шинжлэгдэж чаддгүйгээ таны нэг ярьцлагын дотор тийм үг байсан. Тэгээ би энийг Дон Кихоттой бас холбож ойлгосон юм л да. Хүн болгон өөрийгөө их мундаг болчлоо, их сайхан болчлоо гэж яриад идэг. Нөгөө уншиж байгаа номон дотор ороод ч юм уу эсвэл тэр мөрөөдөлтөө автаад яваад идэг. Гэтэл яг үнэн чанартай толин таргиж байгаа дүрс нь яг л хэвээрээ байгаад идэг. Тийм шүү дээ. Ерөөсөө тэгэл одоо хүн дэлхийг өөрчлөх гээд идэг. Шведийн жижигхэн сая хэлсэн шүү дээ. Чи битгий бусдыг өөрчлөх гээд эхлээд өөрийгөө өөрчлө. Өөрийгөө л өөрчлөх юм бол чи бусдыг шинжилж байгаа гэж ойлгох гэж. Одоо архинд орсон тийм Шведийн жижигхэн бил дээ. Гоёш Финляндийн жижигхэн байна. Орсын кинонд тоглосон. Тэгэл би бодож байсан байхгүй хүн чинь хүнээс сурах шүү дээ. Ямар сонин үгүй гэж. Баатарын дайсан бол Баатар л байдаг болохоос те. Өөр хэмжил ишлэн байл шүү дээ. Чи тэг бусдыг өөрчлөх гэж битгий навсганаа те. Эхлээд өөрийгөө өөрчлөх гэж оролдож байгаа байхгүй. Ингээ өөрийгөө өөрчлөх хэцүү юм билээ. А хүний алдааг харах хажуугаас нь шүү дээ. Муугийн хэлбэл гомн нүгэлтэй амрах юм билээ тэр. Өөрчлөлт тэгэл хэцүү. Хэцүү. Ялангуяа өөрийгөө өөрчлөх бүр хэцүү юм шиг байна. Би бол хүний хүүхдэд хичээл заадаг мөртлөө өөрийнхөө хүүхдэд ямар ч хичээл зааж чаддаг шүү дээ. Тийм үү. Тийм ерөөсөө тийм байгаа юм чинь. Тэгэл одоо хоёр хүүхдээ янз бүрийн том ярина шүү дээ. Тэр ерөөс нүд нь хадлаа туугаал гэсэн мэт харж байгаа юм чинь. Одоо нэг 10 жилийн өмнөхөөс одоо нийгэм их өөр болсон юм шиг санагдаад байт юм л да надаа. Ягаад гэхээр бүгдээрээ тэмцэгч болчих. Хүн болгон л нэг юмны төлөө тэмцэж явж байгаа шиг байна. Хүн болгол тэрэндээ мятрахгүй хүрхийн гин. Хүн болгоо эдийн засагч болчих. Хүн болгоо улс төрч болчих. Ерөөсө хаа сайгүй. Ялангуяа сошиал медиагаар нийгэмд байгаа дүр төрхөнч тийм танд тэгж санагддгүү. Тэгэлгүй байх. Одоо үнэхээр Монгол бол гамшиг юм дийж гисэн шүү дээ. Одоо ингээл яг чиний сони хэлдэг шиг хараад байхад шүү дээ. Одоо зургатаар ярьж байгаа бүх хүн, сонь дээр бичиж байгаа бүх хүн ухаантай яриад байгаа. Тэдний хинж буруу юм яриаг өмөртлөнгөө яг ингээ бариад нэгдэхээр байдгүй. 3 сая Монгол. Тэг хинэн зөв яриад байгаа юм бүү мэд. Худлаа ярьж байгаа хүнч байхгүй. Бүгд ухаантай. Энэ бол одоо их том эмгэлж бодож байгаа шүү дээ. Арай дэмдэж байгаа байхгүй юм чинь. Яасан химэдгийн, яасан тийм ээ. Мэдгүй юм байхгүй тий. Тэр үтгэл би нэг хэлээд байгаа шүү дээ. Хойд мөсөн далайн цагаан баагаар нэтлээ санаа зовж байгаа шүү дээ. Мөс нь хайлчлан ч гэж тийм ээ. Бид нар тийм л болчлаа. Эндээс одоо яаж гард юм бэ? Стач өтгөр би одоо ганц гаргалгаа хэлэх үү? Чи худлаа ярил л да. За. Энэ 76-аагүй шүү дахиж сонгуул өгч 678 тэрбум төгрөг зарлуугаар дахиад сонгож байгаа. Дахиад яг тэр чигээр нь. За. Бүр одоо муутаа сайнтай тийм үү? Сайхан муухайтай сонгож байгаа.
Ядаж нэг 12 тэрбум төгрөг хэмжиж байна үстэй. За сонгуул тэгээд монголч тий энэ чигээр өгчихсөн байхгүй. Тэгээд сайд навэрээ. Цөмрийн харыг л таньж. Би бол яагаад ингэж хэлээд энэ адарч ярьж байгаа юм биш. Өөр ардын үн харахгүй юм л та. Дандаа хонцон сонцсон. Эднээсээ баг илүү муухай маягийн гарч ирээд юу ч хийхэргүй. Тийм усуд ард нь одоо ингээл элдвэн байгуулаад те яваад байгаа байхгүй. Тэр одоо ийм л гарцсан. Би одоо ядрахад ясаар бөөлнө гэдэгтэй адилхан. Эдний бүгдээ сонгоцсон гэж боддоо шүү дээ. Бас бодно юм чинь би зөвхөн өөрийгөө бодоод байж болохгүй шүү дээ. Их орноо бодно, сайхан болоосоо гэж бодно. Тийм шүү дээ. Тэгвэл амиа хохоолол, амаа жимийгээл дугаагаад байх юм бол тэрүүн шимүүхэ амиа арчааг бантыг шаавахад. Тэр харин чи өнөөдөр хатгаад асуучлаа. Одоо ерөөсө сонгуул Монгол гэж яагаад хэрэггүй. Энэ хэдийгээр хөтлөн сонгоод байх юм уу? Үгүй нэг удаа сонгочихлоо яг болдгоо. Чи одоо дахиад одоо юу ялдаг ингээл баахан аймгаар яваал тийм ээ хоорондоо талцаал. Чинийх минийх болоод барьжсанс зүгээр нүдэн ханжаа сонгочихлоо. Тэгээ сонгуул зарах мөнгөний юу л цэцэрлэг мэцэр барьна гэдэг үлээ. Би бол тэгж бодож байгаа юм. Сүүлч ярга. Гэхдээ ийм одоо чинь бид нар ингээд арчил ялаад 25 жил болж те энэ хугацаанд хүн болгон мөнгөтэй болохын төлөө хөрөнгөтэй болохын төлөө яваад исэн байна. А энэ хооронд оюун ухаанаа өөдөн дот оюун санаагаа тэлэх таллыг бид нар юу мартцсан юм шиг. Мартаас өөр аргагүй л дээ. Ölбөрч хөгж ижил тийм шүү дээ. Тагаал одоо жүжиг мүжиг үзээ навсгана гэж болохгүй шүү дээ. Тагаал ухаантай юм болохгүй л тийм ээ сонгодог жүжиг үзээл тэгээд тэргүүрээ одоо яг л тэгсэн шүү дээ. Одоо оюун ухаан махан ч цагтаа ирдэг болохоос биш. Хэдэн улсууд нийлээл оюун ухаантай болъё, ном уншиж идэрч байхгүй шүү дээ. Одоо ном унших эхэлж байгаа шүү дээ. Тэгтээ жоохон цаг нь жоохон оройтсан байж магадгүй. Арай жоохон удсан болов. Тэгэл тэний хүн шиглээд өсөж байгаа юм бол ном уншиж болохгүйсэн чинь. Талхаа олж идэх хэрэгтэй гэдэг. Гүмэдэж чинь юу ч өсөх мөртлөө ном уншаад байхад байна чинь. Театр руу хоёлаа гинт яваад орчлоо. Театрт үзэгчид одоо ер нь олширсан уу? Олширсан. Одоо олон болсон. А энэ нь яаж олшроод байна? Танах эсвэл пледээ шахаад байна уу? Эсвэл үнэхээр драмын театр руу үзэгчдийн цуваа тийм олон болоод байна уу? Шахаад байгаа. Нэгдүгээр, хоёрдугаар манай театр хямдхан байгаа. Нэг пив авч ууснаас манайх чинь 7-8 мянган гарч ирээ тоглож байгаа байхгүй л. Тэгээд нэг одоо ахныгаа дагуулад арай мүжүүлэхээр мөнгө нөхгүй шүү дээ. Тэр баялд. Тэгэхээр хямдхан манай нэгдүгээр тийм байгаа. Олон хүчин зүйл байгаа шүү дээ. Тэгээд тэр муутай хажуу суугаад самар цөмөд ч юм уу тийм ээ. Жүжигүүлсэн. Тэр бол оюун ухаан бол дээшлийн хэлэхэд бас хэцүү л дээ. Би бол хизээ театр бүтэн болгоо гэж ганц л боддог юм л дээ. Бүгд хамгийн гоё хувцас өмсөөд тийм үү? Тэр шигтгэ эмхтэйгээ зүүгээд тийм биз? Тэгээ цогроо чим орж ирээд биеинээ хараад ингээ жүжиг зөөсгөл гоё хувцаараа тийм ээ. Ингээл тэгсэн цагт нөгөө юу тайзнер тоглож байгаа жүжигчд юм үзэгчд ингээ нийлж нэг ансамбл болнод. Одоо л их балтайтайгаар орж ирэл тэгэл тасаас хохирж байгаа л чипс идэл гарч байгаа шүү. Гэхдээ чипсийн эсвэл тэр нөгөө нэг хяманд гурил ингээд нэг хямар орооцсон юм танаа драмын театр чинь үүдэнд нь зараад байгаа шүү дотроо. Тэгэхээр чи тэрий чи аваад чипс илүү шүү. Тэр чи ядаж дуурахгүй шүү. Үнэр мөнэр гэж бол амар шүү. Одоо тэр өнгөс орвооч. Арай болоо гэж. Сонгод утгаар нь ярих юм бол миний төлөв нээлтгүй байгаа юм л та. Тэгээд дандаа ингэ шүү дээ. Хоёр талаасаа уулзах юм болно гэж бодоод байдаг шүү дээ. Тэгэхгүй нэг юм хөрх юм тоглоал байдаг. Нөгөөх нь хар балтаа өмсчээл те. Тагалаад чиний төрөний хэлсэн юм идээл эсвэл чипс идэл ингэ суугаад агчна. Тэгэхээр болоог дандаа юм гэж юу яах хэвээр. Илийн өсөж явах хэвээр л да. Одоо боллоо. Зэрэглэлд өөрчлөлөө гэдэг. Тэр манай тэр шахтах ч байгаа. Нөгөө байгууллагатай тийм ээ. Нөгөө баартрын гэрээ гэж үүдүүлдэг тийм ээ. Тий. Өдөр чинь зөндөө янз янзаар үзэж байгаа шүү дээ хэмтэн байл. Тэгтэл театрыг үзэгчтэй байгаа юм шиг одоо хэдэн жилийн өмнөхөө бодвол зэрэглэлээ шүү дээ. Одоо бол тий. Ер нь сайхан байж байгаа шүү дээ. Тэгээ хамгийн гоё юм ингээд сонгодог юм тавихаар хэрж үздэг болсон байлээ. Тий. Саяны сонгодог жүжигийн өдрүүд бол их сайн явсан шүү. Өстө мундаг явсан шүү дээ. Зэрэг маш сайн байсан. Одоо тэр Гамлетийг үзээл явчих чинь тийм ээ Тэнгэрийг үзээл явчих чинь үндэсний жүжигээ үзээл явчих чинь тэр чинь олшроод байгаа шүү. Бас муу амлахгүй. Театрын менежмент нь сайжирсан юм болов уу? За тэр үеэс ястаа мэдхгүй байна. Танд ингэж санагддаггүй. Би бол ганцхан гэж байгаа хүн өсгөө жоохон багасч байгаа юм болов уу гэж боддог шүү дээ. Одоо ч тэгээ хямраад байна л гэд үзээд байгаа шүү дээ. Хямархан тэгээ ямар ч л үзээд байгаа юм да.
Ер нь намайг анх 99 онд орон сайхны хөтөлбөрөөр ирж байхад тийм ээ. Ер нь л таал байсан шүү. Зэрэгтэл. Одоо нэмэгдээл байгаа байхгүй. Одоо саяны бол сонгогдож үжигийн өдрүүд бол пик байсан. Зэрэгтэл бол маш сайн байсан. Тэгээ би бодож ирсэн. За театрын үзэгчид бол үнэхээр нэмэгдсэн юм байна да. Их өөр болж байгаа юм байна даа л гэж бодож ирсэн. Та драмын театрт хэдэн жил ажиллаж байгаа вэ? Та ер нь найруулагч мэрэгчлэр хэдэн жил ажиллаж байгаа вэ? Би ч нэг 85 төгсчихсэн шүү дээ. Би их нэг тайлгаас дардсан буюу жаргал үзэлтэй сог. Тэд чинь надаас 3-4 жилийн өмнө төгссөн. Тэгэл тэндээс хойш авахгүй л анх 85 онд байна уу да. 86 онд байна уу? Гурвалдаан дурчин байж жоо. Тэгэл дараа нь гарваа гэж дэмжиж тавиал. Тэгээд би чинь арай телевиз байсан шүү дээ. Урд нэг телевизэнд байсан тийм. Тэгээ 99 оноос Найдан дорж найруулж ирэх хүртэл 10 жил би нэг явж байсан. Драмын театр. Тий. Тэгээд Найдан дорж аваад дараад Найдан дорж Наранбаатарт өгөөд нэгэл явж байгаа шүү дээ. Би таныг дүр сонгохдоо нэлээд гаргуу гэж бодоод байгаа. Тэгэхээр өнөөдрийн манай энэ одоо нийгэмд болж байгаа үйл явдал гэхээр төрийн 3 өндөрлөг ингээл хоорондоо хэрэлдээлээд эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан энд нь бүр туйлдж байгаа байхгүй. Одоо сэтгүүлч бид нар бол аль болохоор тэд нар ингээл бужигнжил байвал бид нар сенсацтай үгэн сайхан байхгүй. Гэтэл одоо бид нар хүртэл энэс уйдцсан. Тэгээ би танаас яг юу асуух гэдэг юм хэрэг та эндээс дүр хардггүй. Хин нь хамгийн гол дүрдээ илүү альтайхан жүжиглэж чадд юм бол хин нь худлаа жүжиглээд идэм юм бол ер нь ихэнх нь худлаа жүжиглэж байгаа юм да. Дандаа би нэг юм дург үлдээ усууд хэрэг юм. Тэр их урлагч гэсэн ярьдаг юм билээ л да. Битгий жүжигл тийм ээ? Битгий одоо тийм ээ жүжигчиг байгаад гэж хэлдэг байхгүй. А жинхэнэ биш жүжигчин хүн бол тайзнаг гарахад биш айх ичгэн байдаг байхгүй. Яагаад бол одоо тэр юугаад атиал тоглох юм бол Дездемоныг хардах юм бол эргээд очиж авгаа хөвгтөд ч юм өөр хүн загнуулахгүй шүү дээ. Тэр чинь үнэн. А эднэр бол яад вөхөр заавал шин баригддаг байхгүй. Гөр мөн чудлаа шүү дээ. А би жоохон гайгүй нэг ингэж бодно. Цагдаагийн дарга байсан бэлэгт шүү дээ. Тэр бол оргиороо гэж би хараад байдаг байхгүй. Жүжиглэлт байхгүй. Байхгүй ерөөсөө төрөлхийн нэг тийм эцгийн цус гэх юм уу тийм ээ. Тийм их болсод алчраасаа гэж боддоо шүү дээ. Бус нь бол нэг өдөр худлаа ярина, маргааш нь худлаа ярина. Чи одоо элбэдэр чи иргэлэгч хэлээ. Би шагналыг арчмаа бөөл цуцгаж байсан. Цэцэг барьцсан гэсэн чинь өөрөө гарч ирэл дандаа өөрийнхөө усуудыг загнаал гэсэн шүү дээ. Тэгээд дандаа тэр нь биммаа бүгд нэг Монгол улсын гавьяат өгдөг шүү дээ. Гэхдээ харин тийм. Монгол улс гэж тэр шагнал бий болохгүйсэн гэдэг. Энэ бол цаанах утгатай юм л да. Хэсэндээ урч хөвцөнтэй ундагч нэг үг юм л. Ийм олон намтай байж ерөөс болохгүй л. Тийм одоо наад захын оюуны тийм ээ санамж хүндэл байх ёстой л байхгүй. Би юу хэллээ гэсэн юм. А хийсэндээ өрөхгүй болно уу? Би үнэ зөндөө алдаа. Над бол нэг ганц хоёр гайгүй чанар байх юм бол үр хөвгт наваас л боддог болохоос. Би чи 98% нь алдаа шүү дээ. Тэгэхээр та хамгийн сайн жүжигч чинь нэлбүүдэр жүжиж бодож байна уу? Тэгж бодож байна. Яг үнэндээ бол. Шагнал гэснээс та Монгол улсын соёлын гавь зүтгэлтийн шагналаас урлагийн гавь зүтгэлтнээсээ та татгалцсан шүү дээ. Яагаад гэсэн? Уу ягаад би аваагүй гэж хэлэх юм бол хордлоо гэж хэлнэ шүү дээ. Авсныхаа дараа байсан шүү дээ. Яагаад гэсэн юм? Нэг өдөр 21 хүний шууд юу хийж байгаа байхгүй да. Инквери хэрэглэж гавьд өгч байгаа. Хэдэн он? Юу лээ 2006 он билүү? За. 7 он ч билүү? За. Тэгэл энэ ямар ч үнцэнгүй юм бэ гэж бодож байгаа шүү дээ. Нэгдүгээр, хоёрдугаар чамаас би өөрөөс бусгаар нэг асуучих. За. Монгол сэтэргүй хүн гэж байна уу? Эсвэл алтан газтай, эсвэл доктор, эсвэл профессор зүгээрэж болдгүй юм уу? Зүгээр баяр цагааны баатар гэж хэлнэ шүү дээ. Чамаа хэний мөнгө хүсэх юм гэлээ? Лувсан. Сэтгүүлч. Тий. Готэл заавал тэмдэг зөв, заавал одоо тийм ээ. Тэгээд зүгээр ингээ бодоод үзэхэд ямар их чамин нэртэй болчихсон тийм ээ. Зууны манлал гэн бидний нүүлгийн одоо тэгэл эрхэм мэрхэм шиг тийм ээ. Зүгээр байж байгаа дөхөж болдгүй юм гэсэн тийм ээ. Тэр бол миний би нөгөө ээж мэжтэй авгаа хөхтэй бол бас загнуулж байгаа юм л. Чи төрийн одон медаль уцаад хэдэн тоо гэж байгаа. Үнэн төр төмбөр ёсон бүр тийм ээ. Тэр бүхэж авах хэрэгтэй. А би яаж гэж мэдэх вэ? 21 хүн нэг өдөр гавьяа төдөө өөрөө ерөнхийлөгч гараас авахгүй. Зүгээр нэг засаг. Хүнээр өгүүлсэн юм уу? Хүнээр өгүүлж байгаа байхгүй. А тэгээ та очиж авах юм уу? Би өөрөө авсан л да. Дараад нь нэг өдөр тийм болохгүй юу? Тэгээ миний хажууд нэг 10 хүн байсан, сашууран байсан. Одоо мөн талигаш 80 мэдээж 25. За тийм. Тэр байсан. За. Тэгээд би өөрийгөө өмөрж ярихгүй л да. Яагаад ч өвч хөдөлчихгүй тэр өдөр. Тэгээд мэдрэл мөн хөдөлхгүй. Түнс ухаан мухаан татаж очиж яагаад гэсэн биш. Тэгээд дараад нь ч зөндөө юмзаг нөсөө.
Чи юу вэ гэсэн үг. Харин би тэрийг их гайхаад байсан юм л да. Би харин аваагүй байж байгаа би- аваагүй байж байгаа тэгсэн бол тийм ээ. Өгсөнгөө жуурлаж юм хэлсэн тийм ээ. Тэгнь. Авшин дээр буцаагаад одоо та энэ сайн мессеж шүү тийм ээ. Тэгэл иргэнтэй нь хараараа ингээд нэг ширээн дээр гараа суухтал 5 гав хийдэг байхгүй. Тэгээ Монгол ус нь ягаа хөвчихгүй тэгвэл. Тийм болон гавьяат байгаад байдгүй. Нэг газар чинь 5 доктор бай. За тэгээ солиорч эхэллээ. Би таныг тийм бие тооцсон хүн юм болоо гэж бодсон шүү дээ. Яалаа гэж би харин нөгөө Жижигдээд байгаа юм шүү тэр одон би тань. нөгөө хүмүүс таартай тийм ээ. Зүгээр ингэдэг юм да Google-ын зохиол өгдөг байхгүй да. Ягаад Google тийм ээ. Тэр юуг ингэж харж бичдэг тэр Толстой гэдэг чинь эх орноо хажуугаас нь харж бичдэг байхгүй. Холоос том талбай дээр. Ингэрээр дөрөв одон тогсон монголоор дөрөв мөртлөнгөө бүх хүүхдүүд нь өсчихгүй л одоо хин хинийгээ дормжоод байгаа юм. Чи тэр дарихын дээшээ харанхуй чинь алхаж үзсэн үү? Тэр годамжаар. Үзээгүй. Үнэн ч аймаар орвоо шүү дээ. Өвлөм өвлөл. Угаас засгацсан тийм ээ. Тийм амьдралтай байна гэдэг чинь тийм ээ. Би бол хэлнэ. Ингээд илэг зураг өвдөж явах хэрэгтэй. Би гой болгочихгүй ойлгомжтой. Тэгтээ сэтгэл хүн зовж явах хэрэгтэй шүү дээ. Зовсноо та яаж илэрхийлэх юм босдод? Жүжигээр киногаар Тэгж чадж байгаа юу та? чадж байгаа. Танд одоо нэг тийм жүжиг тавьчих юмсан за тэгвэл болох гээд энэ да гэдэг бодол байна уу? Ямар жүжиг вэ? Одоо би нэг хасарж байгаа дээр байгаа. Тэр мөнгө цаас нь олдвол тэр лир банк тавьж үзэж байгаа байхгүй. Аа. 3 охин эргэж эцгээ идэж шүү дээ. Хөрөнгө мөнгө нь булаацлагдаж. Тэгэхээр би тэр лир банк тавьчихсан гэж бодож байгаа байхгүй. Би тавихтаа болно ш одоо жагаа тоглочих юм болов гэж бодож байгаа. Лир Лир бангаар. байхгүй тавиад ирэхгүй л дээ. Тий, та хасарж байгаа дээр 2 дахь удаага том үнэлэлт өгч जैन те. Гихотод та бас хасарж байгааг харж ээж л энэ жүжигийг тавьсан гэж хэлжсэн шүү дээ. Тэгшил юм чи. Тийм байна. 2 дахь удаага Жагаад бол ганц юм байгаа юм л да. Уулын жоохон тиймэрхүү хөлдүүдөө талуулсан ч бол дахиад байгаа байхгүй. Үнэн. Дандаа л баатар тоглосон тийм ээ. Лагцал үс одоо бол улам тонк болоод байгаа. Энэ бол лир банк гарах баг. А бас нэг юм байдаг тэр Папано гэж багш нь байдаг ч нэг нуба гэдэг юу За оруулдаг. тийм, дуу оруулдаг. Тэр багш нь хэлжсэн юм нэг. Аа. Жагаа өдрөөс сууж ярихгүй. Найруулч одоо дөрөв өгдөг бол лир банк тоглочихсон гэж. Тийм гэсэн тий. Тий. Би бүх үгийн чижилсэн дааж найруулагч нар намайг дээр бангаар харахгүй байна гэж. Тий. Тэр Тэр жагаа хатахгүй юу? Чи одоо ядаж багш хаач хариулдаг юм уу гэж. А тэгэхээр бэлдээд яваад байгаа байх нэ. Дотроо бол өөрийгөө лир бангаар харцсан байх нь шүү дээ одоо. Би ямарч хэлсэн. Хэдэн жил болж байгаа юм тэгээд? Одоо 2 3 жил болж байна. 3 жил болж байгаа. Яг Кихотны хягаал дараад нь. За чи лир банк хэлээд уушгүй. Сонгодог урлагийг тавихад заавал их хэмжээний мөнгө хэрэгтэй болдог. Тэр мөнгө нь байна уугүй юу гэдэг асуудал үүсдэг. Ингэж тавьснараа харин илүү амттай байдгүй. Тэгэн штэ. Ядаж ингээд чи түрүүн асуусан штэ. Ингээд зэрэгэлт өрөөд нэг хичээн гэж. Хитэн үзэл болоо штэ. Лир банк 3 охин туулчаал тийм ээ. Эцэг нь амьсгаа хураагүй багтал энэ миний хөрөнгө. Энэ миний хөрөнгө. Өнөөдөр байна. Байна. Гүн байхдаа бүр юу харин Шекспир чинь буруу хэлсэн гэж шүү дээ. Дотор хэлсэн. Энэ үнэхээр аимшиг тэр эцэг нь өхөөг багтал хөрөнгө боловсч эхэлж шүү дээ. Тэр яана тийм ээ. Одоо бас энэ нэг хитрхи багасаа улс төрөөр өвчлөлдсөн улс төрлөг гарвал юугаач хамаагүй өхөд бэлэн төрсөн ихийг өөртөл худалдахад бэлэн энэ үеийг та яа гэж бодно. Бүхэл бүтэн нэг үе гарч ирж байгаа шиг байна. Энийг энэ нөгөөдөл нь их л хөгжөөх юм бас. Тийм шүү дээ. Энэ бол үнэхээр одоо хэлж мэдэхгүй үг л дээ. Бүтэн үерээ байхгүй болж шүү дээ. Аимшигтай. Одоо тэр мэдэхгүй шүү дээ. Хүн юм дуртай хайртай байж болно. Тэгэхээр одоо бүтэн үерээ байхгүй болж шүү дээ. Тэгэхээр дээрээс тэр за өнгө мөнгийг муулахаа байлээ л дээ. Тэр капитализм гэдэг чинь өнгө мөнгө дуртай байхыг шимж үзтээ. Нэг ганцхан юм болж байна. Ганцхан удаа амьдрахтаа тэгэл тэр мөс гэж юм байхгүй болчих юм. Хүний мөс. Амьдраач яах юм бэ? Угаасаа ер нь байсан юм уу? А дооз нь өөр байсан. Одоо социализм магтсан болох юм дүү. Зинд ядаж байна шүү дээ. Хүн чанартай болох 80 он тоглодог байлаа шүү дээ. Ядаж өөрийгөө гэж дарж тоглож байсан. Одоо бол хүн цаанд гарч байгаа шүү тийм үү? Одоо бол арай л хитрхийл байгаад байгаа шиг байна да. Тэгээ би одоо тэрийг ярих юм өнөө дээ биш үү? Социализм ярьж байгаа чинь бас хүн санамжил өгж байгаа шүү дээ. Нэг удаа бодох ч тийм ээ. Болоо гэж боддог болохоос биш. Заавал тэгэл тэр үрдүнг авах гэдэг тийм байх ч юм билээ. Яг үнэндээ бол. Би жоохон залуухан байх үедээ бол амар гоё жүжиг тавингуутай. Улс улстай уйлал. Ийм тухай ороод. Ээж аваа хайрлал гал траахан солирч байсан чинь
стат байхгүй л байгаа юм л тэр. Одоо тэр үр дүн та хүлээхэ болцсон уу? Болцсон. Тэгтээ жоо санал өгөх байх л да. Тэгээ урлагийн нэг агуу том чанар байдаг шүү дээ. Чи хэрвээ миний муу хүлээд байх юм бол би өөр хүний муу хүлээд байх бол чи авдаггүй. Жүжиг юм кино үзэж сууж хахад чамар хүнд айрдаг байхгүй. Тэгэхээр чи би нэр ингэсэн байж тэгээд би тусаад гардаг байхгүй. Тэр бүр мундаг хүн рүү тийм ээ. Одоо хүчээр одоо юм тийм ээ. Ингэж оюу хонлоо дамжтуу бодоод гардаг байхгүй. Би нэр ээж дээр очлоогүй хөлөөч гэдэг юм уу юу гэдэг ч юм дээ тийм ээ. Хүүе би тэгсэн билүү. Би нөгөө хамгийн сайн хүнтэй их муухай болцсон байж таа гэдэг ингээд нөгөө тайлбар авдаг байхгүй. Тэр чи их хүчтэй очно л да. Тэгэхгүй чи миний улааныг харж байгаа баатраа чи тийм шүү. Ийм шүү гэдгээр би дотор 30-аа. Удаас ч хэрэлдэж идэв байхгүй. бүх талаараа өөрийгөө хангах. Дандаа мөрөн шүү дээ чинь хүний ясан чинь. Социализм руу хоёлаа гинт халтраад орчлоо. Та бол социализмын үеийн бүтээгдэхүүн. Та бас ардчилсан нийгэмд амьдарч байна. Тэгэхээр та одоо социализм нийгмийн үед амьдарч исэн коммунист үү? Эсвэл та ардчлагч юм болов уу? Одоо сүүлийн үед бол популист гэдэг үгээрээ бас гараад ирлээ. Популист юм бол эсвэл та анархист юм болов? Аль дүрдэн та байна? Би бүгдэнд байдгийг. Заримдаа би их юу тийм хуучин сүлжтэй юм шиг консерватив үзэлтэй. Одоо юу мунд одоо гэр бүлтэй байна шүү дээ. Юу байх хэвээр. Их тийм хуучин сүлжтэй. Тэгээд олон найз нөхдөд байж хэлэхгүй. Заримдаа бол голомж үзэлтэй. Хүн бол яадаг вөхөр би бол гэж боддог шүү дээ. Заавар дээр нь дарангуул байж ич хүн бол муу юм ануудаг гэж боддог байхгүй. Тэгэхээр би социализм болоо ивчих байгаа. За архитар суугаад хүмүүнтэй хэрэлдэхээр анхаарал ивчих байгаа. Тэр баатар их олон юм байна. Тэгээд аль нь ялах гэдэг юм бэ? Заримдаа өөрийгөө үзэн ядах үед нь юу чаавчтай гэх тийм. Одоо театрын тухай ингээд асуудал руу ороод ирэхээр нэлээд олон асуудлууд байгаад идэг. Жишээ нь миний одоо хамгийн харамсч явдаг юм болохоор сайхан жүжигчид, драмын театрын жүжигчид драмын театраас гараад өөр тийшээ дэлгэцийн бүтээл рүү эсвэл хошин шог руу продакшн болоод явчих юм. Энэ танд харамсалтай байдгүй юу? Маш харамсалтай. Би чинь зөндөө чарлаад араас нь хордлоо олно гэж байна шүү дээ. Тэгээ тэр манай нэг хоёр жүжигч хэлсэн л дээ. Та манай гэр бүлийг тэжээх үү гэж. Тэгээд би амаа алгадуулж байгаа. Үнэн л хэлсэн байна л да. Хөөе тэрнээс өөр хатуу үнэн гэж хаана вэ? Та манай гэр бүлийг тэжээх үү гэж байгаа юм. Би ч урлаг тайртай байх хэрэгтэй. Амнасаа өгөх хэрэгтэй байл. Тэр ч ард нь вирусаа мэдв. Тэгтэл чи боддоо цалингаас л нэг реклам тоглох 3-4 сая төгрөг авч шít. Тэг. Нэг одоо нэг үнд очингуудаа тийм ээ? Очингуудаа шаадрын баг бүтэн жил өгөхгүй цалинг нь өгч шít. Тэг. Тэгэхээр ч одоо би алдахгүй яах вэ? Тэгтэл театрт жүжигчд байгаад байгаа байхгүй. Энэ жүжигчд яадаг юм? Тийм хангалуун элбэг дэлбэг амьдралтай хүмүүс байт юм уу? Үгүй. Тэд чинь бас дандаа өөр юутай. Нүхтэй. За. Юу гэж дан цалин гарч 500 мянгаар яаж амьдрах юм? 500 мянган төгрөгийн цалинтай юм уу? Тийм шүү дээ, дунд цалин ерөөс тэр шүү дээ. Жүжигчний юу? Тий, өсвөрлөө гэхэд 6-700 мянга. Олон жил ажилласараа нэг юм. Тэгэл байхгүй шүү дээ. Тэгэхээр завсар хоорондоо реклам тоглоод тэгээд реклам тоглоод тий одоо цаашаа охин бол мэтрэг гэдэг явна шүү дээ. Би бас ингээд сайхан жүжигчдийг одоо хүмүүсийн хүндэлж хайрладаг одоо найруулагч нарыг ингээд реклам тоглоод ирэхээр л хэвээр айгүй утгагүй санагддаг байхгүй. Одоо яалтай вүлээ? Угаар нь ингэж л хариулах юм яалтай вүлээ л юм. Би бол ингэж нэг удаа нэг 6-7 жилийн өмнө нэг хинэн сайд байлаа да. Ерөөсө 2 сая төгрөгийн цалинтай болгочихоо. За. Тэгээд театр дөрвийн театрыг хаа. Тийм үү? Драмын театрыг хаа, филармоник хаа, мэрэгжлийн сусуудыг хаачих. Тэгээд хэдэн жишээ дахлаад авна. Тэгэхээр энэ чинь авьяасан ордог болохоос арай алхам ордоггүй. Тэгсэн чинь өстэй мөрөөдөл шиг сонсогдноос нэг болоод чинь. Тийм байхгүй гэж байна. Уул нь тэгээд зөв хаацсан болно шүү дээ. Тэнд мэрэгчлээ чадaltaй нар орох хэрэгтэй байхгүй. Даанч тэгж чадахгүй байгаа учраас тэр бол жаахан мөнгө штэ үнэндээ бол. За манайх чи үлээ 100-аад ажинтай гэдэг 35 жүжигчтэй байдаг орондоо. Тэгээд нүүр хөвчний хэлгэрээ жижигмээс авахгүй танаас 100-аад тогтдог байхгүй. Тэдрийг жоох ингээл хаацсан бол тэр нөгөө улс орны нөгөө нүүр царай өөрөөлөө явчихна гэж би мөрөөдөхгүй юу.
арай хэлсэн чинь тэгээд Тэр чи өстө мөрөөдөл гэсэн үү? тий. Одоо ингээл гэгээ муузан уйлмаар санагддаг штеп надад заримдаа. Ингээл хитрхи олон ингээл бүлэг бүлгээрээ яваад бүр ингээд компаничлаг кино тоглолцдог. Та нэг энэ бүлэг байд юм уу да. Энэ болохоор ийм кино тоглол, дараагийн кино тоглол дахиад дүрээ солио ингээл тоглоо явцдаг. Яг дэлгүүрийн одоо нөгөө лангуун дээр байгаа оймс шиг ч юм уу те хямдхан оймс юм уу эсвэл богшгөл байдаг байхгүй юу? Тэгээ энээс гаргах гэхээр одоо зөвхөн цалин нэмэх хөшүүргүй өөр ямар ч юм байхгүй юу? Өөр юу ч байхгүй. Зүгээр бодоод үзэл. Тэгж тэнхчээд өрсөж өгснөөс тийм биз дээ. Реклам тоглож шамдан болгож хамаагүй байхгүй. Тийм л байна. Ард нь үр садан байна, үр хүүхэд нь байна, охин хүүхэд том болно тийм үсэн чинь. Тэгэхээр одоо ингээл тоглоом ясаад иж болохгүйсэн чинь. Та тэгээд өөрөө халтур хийд юм уу яа дээ? Ингээл театртал насаараа байгаад идэв. Би ч бас нэг кино минь найруулсан шүү дээ. Бас хажуугаар нь уу? За. Бас жүжигийн генерал гэж бас хэдэн төгрөг ирнэ. Та сая ихлэ би нэг баабрын хүн найруулж очиж тийм үү тийм. Тийм 19-ыг би бас цалингаар. Тэгвэл би аль болохоор юу яадаг шүү дээ. Болохоор тийм халтуурын хийгээг боддог байхгүй. Өөртөө ч хүнч байх хэрэгтэй тийм ээ. Бэр ухаан шалгасан юм хийх болохоос биш зүгээр хүн дуудахыг гүйчээд хийгээд иж болохгүй дээ. Тийм ч цаас би тийм хүн дарж ингэж хайшаа. Би танаас айгуу гоё тийм баатарлаг хариулт хүссэн байхгүй. Ер нь тийм хариулт би хайгаал яваад байгаа. Ингээл жүжигчд нь хямдхан кино тоглоод хямдхан рекламанд тоглоод явах юм гэхээр л өмнөөс яг л энийг л ярьдаг байхгүй. Өөр гарц байдгүй юм бах та. Заавал эдийн засгийн. За зүгээр нэг жишээ харалтай. Солонгос хэдэн сая хүнтэй. Мэдгүй. За Орос хэдэн сая хүнтэй тийм ээ. 200 гаруй сая. Тэгэхээр хэдхэн жүжигчин тойрдог үз. Бүхэн тоглодог шүү дээ. Тийм олон сая хүнтэй мөртлөө нөгөө солонгосын олон ширээрэд үзээд хэдхэн жүжигчин тоглодог. Тэг. А манай хол одоо яаж юм хэр нэг жилийн дараач хамт тоглож явах шиг. Хамт ингэсэн тэгээд жүжигчин аль юм нөгөөх нь хамт юм тэр л надад хэцүү байгаа болохоос биш. Тийм олон сая хүнтэй бас удаа шүү дээ. Хэдхэн жүжигчин тойрч тоглож явах. Манад бол харин ч гайгүй л гэж боддог байхгүй. Бүр зөв талаас нь бодох юм бол. А чиний хэлдэг нөгөө баба талаас нь бодох юм бол харамсалтай. Хичнээн гоё жүжигчин тоглож байсан тийм ээ. Их таг нь очоод зүгээр нэг багц зардаг юм тоглож бас л. Харин тий. Тэгэхээр л нөгөө үнлэмж өөх хөрхий гэл байхгүй болчихно. Паддаг л унчиж байгаа. Харин тий. Таныг ашиг гэж хүзээ тоглуулж тэгээд. Бацх гэж. Би юу гэж яажсэн тэр энэ телевизораар дөрөв бити явуулаа. Гарах юм бол мөнгөний чатад юу яа. Тэгээд генерал авангууд нь 10% наашаа өгдөг л. Тэгээд ерөөс тэр чинь болохгүй болж байна. Нөгөө амбилаас тасахаа. Тийм л. Тийм хийм бодсон байхгүй. Бодит байдал дээр буухад бол тэдний зөв л дөө. Зөв те. Гэтэ бас миний зөв. Таны ч зөв. Уг нь та бүдэ би бас уг нь зөв юм асууад байгаа шүү дээ. Уг нь бол. Миний бүр илүү зөв. Яг үүндээ талдаа те. Тийм ба. Таны хүмүүс сайн найруулагч гэдэг чи та мэдэх үү? Сонсож байсан. А та өөрийгөө сайн найруулагч гэж боддог уу? Боддог. Би тодгүй. Тоош. Өнгөрөх үү? Өнгөрнө. Аль жүжигийг тавьсандаа илүү өнгөрдөг вэ? Ямар бүтээл хийсэн бэ? Би ч хэлээ шүү дээ. Би энд өнгөрөхөөс гадна шүү дээ. Миний тавьсан жүжиг Гран При аваад ирэхэд би баярлж байгаа шүү дээ. Дөнгөсгөн косод болсон юм дээр баясгалан нэг Эдит Пиаф. Тэн дээр манай хүн Гран Приг аваад ирлээ шүү дээ. Тэр миний нас хэдүүлээ. Тийм үү? Тэгэхээр би тэр олон улсын шүүгчдийн баатад явж байгаа байхгүй. Тэгэхээр чин салхи хөдлөн шүү дээ яадна. Өнгөрсөн жилийн гэгээ муузаа дээр та тийм үг хэлжсэн. Юу моно жүжигийн төрлөө баясгаланд өгчих байсан юм да гэж. Үнэн. Ганц цэцэг төгсөн тий. Ганц цэцэг зүгээр энэ бас тийм дээ шүүгчдэр орж ирэнгүүтээ миний бүтээлийг харддаг. Баатартай ярилцах гэдэг шүүгч байдаг байхгүй. Тэгээд энэ баатар тавьсан бол жоохон дарыг гэсэн тийм ээ. Тэгэл тэр хонцонгод тийм ээ башлаарч бууж байгаа байхгүй. Төгөөс жүжигчин дээр. Тий. Тэгээ чи очиод харахгүй юу? Сая Герман яваад ирлээ, Америк яваад тавлаад ирлээ. Тэгсэн. Чүм авч штэ мань. Эдит Пиаф дээр ч дэндүү гоё тоглосон л доо. Чи үзсэн үү? Үзэлгүй яг уу. Ялангуяа дуунуудыг бол актер дуулсан шүү дээ. Сайхан дээс. Тэгэхээр таныг дарахын төлөө тэр жүжигчин одоо хохирч байгаа. Би бол тэгж ойлгож байгаа. Тэр муу санааг нүү тийм ээ. Надад хартаа гэж хэлнэ хамаагүй. Би бол тэгж ойлгосон. Бас нэг сони юм ажиглагдсан. Гамлетийг тавьдаг жил эрэгтэй гол дүр дээр бол дэрдэн Гамлетээр авчиж байгаа. Тэгсэн хэрнээ Гамлетийг тавьсан нөгөө найруулагч нь биш.
нөгөө гэрэлт генжи тавьсан найдан дээр жугаа аваад Наранбаатар аваагүй байхгүй. Тэн дээр би гайхсан шүү дээ. Найруулагчаас салж дүр тэгж тодорно гэж байх уу? Ер нь ховор шүү дээ. Байхгүй шүү дээ. Тэр найруулагч нь тэр дүрийг гаргасан мэт шүү дээ. Тэгэд найруулагч нь болдор нь тэр сонгосон шүү дээ. Тий. Шүүгчийн өдрийг баллаа хий. Би харин энэ дээр бас тийм зүйл ажиглагдсан. Тэгвэл үнэн л юм байна. Үнэн. Тэр чинь баталгаад байна. А театрт жүжиг тавихад бас тэр өрсөлдөөнд нөлөөлөх үү? Одоо жишээ нь за Баатрын жүжигийг тоглуулъя. Хөрөнгө мөнгөний шийдъя гэдэг. Мөнх уйсгалан байж чи цаашаа. Гэт тийм асуудал байх уу? Ил дал зөндөө биш дээ. Ерөөсө театр бол тийм тэмцэнтэл байдаг шүү дээ. Дандаа тийм өрсөлдөөн дотор. Ер нь тийм шүү дээ. Жүжигчд ч гэсэн муу адил уу? Дандаа найруулагч нарын дарангуйлалд ор. Үгүй дарангуул гэж хэлж болохгүй. Хоорондоо тэмцэлдэж шүү дээ. Энэ дүрийг би авчих гэсэн гэл. А тэр бол шудраг дүр хоёрыг асууж ахлаа шүү дээ. Би энэ тоглоно гэж бодож ахтал өөрөнд өгчл царай бас гэж явчих байгаа. Гүтэр чинь зөвлөл юм шүү дээ. Тэгнэлтэй. Тэгнэлтэй. Аль ч салбарт л байдаг байх гэж бодож байна. Саяхгүйсэр Башин театрт нөгөө өдрийн кристалцлаа шүү дээ. Дэлхийн том театр шүү дээ. Нөгөө балет мастер. Бас алсын тэр Абрацон театр гэдэг энэ дээр яг тоглох юм нэг чиний тоглох гэж байгаа Google-д тасцаа хийсэн байгаа. Тэр гараар гарч тоглосон гэж байна. Тэгэхээр явж таагүй. Тийм байна. Тэгэхээр хаана л бол хаана байдаг л өрсөлдөө юм байна л да. Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн байна. Тэгвэл та өөрөөсөө ичдэггүй. Би одоо юу болсон гэж хөө. Миний сэтгэл бодохгүй байна тийм ээ. Аль хор толгоогоо цэнэг яах гэж юм. Тэгээд би ерөөс юм худлаа хийдэг байхгүй. Бүр хамгийн сүүлчийнхаа юм шавхан хийн шүү дээ. Тэгэл үнэхээр муу болчих юм даа. Тэгэл өргөл толгоогоо шахаас өөр хэнийг шаах вэ? Би ичдэг гэж асуултыг арай буруу тавьсан юм шиг байна. Нэрлэгдэхгүй. Нэрлэгдэхгүй. Нэрлэх. За тэгэхээр л та ичдэг л байхгүй та. Нэрлэх. Үгүй тэгж тэгтээ их баг. Баг уу? Тий. Энэ мундаг хүмүүс, ялангуяа урлагийн хүмүүс айгүй тийм нэрлэхүү байдаг. Ер нь нэрлэхүү зан нэг хэрэгтэй зам биш юм шиг. Ер нь тэгэл нэг юм барайл авцсан бол нэрлэхэд хэрэггүй. Зэл хэрэгтэй. Ганцхан юу гэдэг атааргалах юм уу, барьцаа гэдэг юм уу. Оюутан байх үедээ үзсэн эсвэл дэлхийн театр мат юм тийм шүү дээ. Дотроо барьцаж тавьдаг байхгүй. Тэр Францын хэрэгшээс илүү хиймтэй гэж гэдэг юм уу. Юу гэдэг чинь тийм үү? Тий, тэр бол мэдээж уран бүтээлч хүний дотор байдаг бах тий. Тэрнээс нэрлэхэд гэж суугаж болохгүй шүү дээ. Тэр би нэрлэхэд эхлэх юм бол жүжигч надад итгэх байвал, зураач надад итгэх байвал, хөгжмийн зөвлөж итгэх байвал, арын алба итгэх байвал шүү дээ. За та бүдэрийн ярилцлагын их үе өндөрлөж байгаа шиг байна. Хэдхэн секундын рекламны дараа хоёлаа эргээд 2 дахь руу оръё. Социализмын үед одоо зүгээр л социалист байсан, коммунист байсан хүн ардчлалын үед ингээд ардчлагч болчоод тэр ардчлалын төлөө ингээд одоо үхэн хөгтлөө зүтгэж байгаа хүний дүр тоглоод явдаг. Танд тэрэ ажиглагддаг уу? Өө ихэнх нь юм шиг зөндөө. Бүр тэр хэлцгийн дараа мургаас бүр ингээд тэр дуурахад биш болон дараа цухтаад нөхдөж чинь гэдэг. Боён бозрыг зөндөө яасан ч лам болцсон нөхдөд байна гоо чинь. Аймаар хүн таваагаас олцсон мөртлөө ингээд галд нэрч сууцсан байна. Тэгвэл би нэг шоуны өрөөнд хэлчихсэн. Энэ аливаа авсгалын дараа хүний мөнж нар харагдах байхгүй. Тэр нь адсан байна уу, социалист байна уу гэдэг. Авсгалын дараа тийм ээ. Ховслохоор л хүн бол заавал мөнж нар гарч ирдэг байхгүй. Далдын далцсан бүр хачин гарч ирж шүү дээ. Манай монголчууд нэг лам баян хүн нэг буруу ойлгодог. Лам хүн гэхээр нөгөө социализмын үеийн нөгөө хідэн киногараа төсөөлдөг. Одоо нөгөө Сүхбаатарт хор өгчдөг лам гэж төсөөлдөг. Лам нар бол муу шар хуулзнууд. А баян хүн байхаар энэ бол одоо нударган пядал гэдэг шиг яг одоо тэр харьцаа нь яваад байгаа байхгүй. Хамгийн аимшигтэй. Гэхдээ явна шүү дээ. Үе үед юусоо энэ бол заавал явж явах шүү дээ. Гэхдээ бүр хит яваад байна. Үгүй тэгж явах шүү дээ. Хүний одоо мөн чанар дээр юм чинь. Тэгээд юм нэг би нэг юунд орохгүй юу? Тэг цагдаагийн байгууллагад очихгүй юу? Тэгсэн чинь нэг ахлах дэслэгч. Хоёр ламыг дуудаад. За. Яасан гэсэн чинь ганцхан лаз пив уусан гэдэг байхгүй юу? Хоёр лам. За. Тийм шударггүй ш.
Хүүшээ би ирүүлж байна 40 жил тийм ээ. Яасан хэдэг уусан мэднэ гэж байна. Тэгээд дараад надад би чинь нөгөө араад л хэлсэн хүн байлаа шүү дээ. Проос үзэнгүүтээ. Би мондөглөн байгаа хгүй. Энэ шүү дээ энэ нөхөр. Эх орноо хамгаалахгүй. За нэг хүүхэнтэй суугаад хүүхэд гаргана. Айгуул тэрүүн өөргөн тэжээж байгаа. Тэг эх орноо манахгүй. Тэгэл одоо миний эмээ өвөг авчихсан идчихэл ингэ сууж байгаа хгүй юм лам гэдэг. Ангийн дэсэнтэй үзэж шүү дээ. Ангийн дэсэнтэй үзэж. Тэгэхээр шүү дээ чиний жилдэг тэр бас бодмоор юм байхгүй да. Тэр яагаад хуулцаж үг гарч ирсэн те. Тэр чинь ажил хийх хэрэгтэй шүү дээ. Тэр чинь өөрийнхөө ажлаа хийгээд л ам шүү дээ. Ямар ажил хийх вэ гэж одоо зовсон зүдэрсэн ард түмнийхээ сэтгэл санааг тайвшруулж байна. Ном уншиж өгч байна. Энэ чинь ажил биш юм уу? Гэхдээ хийдгэн байдаг том усуд байна шүү дээ оюуны тийм ээ. Ихэнх нь бол одоо ингээл жипончал явж байна л да. Тэгэл чиний хэл дээр бас л би одоо хордож байгаа юм байл үү? Таалд хордож байна л да. Тэгвэл надад салахгүй байна л дээ. За тэр баян хүмүүсийг үзэн яддаг сэтгэлгээ бүр амар. Та одоо боддоо наран туул дээр жип машинтай очисон хүний зөв зүгээр үж байгаа машиныг зурж шít. Энэ муу олигарх гэдэг ч юм уу. Одоо чи бүр зургатаар тэгж чинь их хурлын гишүүн их хурлын танхим дотор явж шít. Зайсан луу дайрыг гэсэн хүмүүс байгаа шүү гişүүдээ эднэр гэж хэлж байгаа байхгүй. Эн чинь л нөгөө одоо жишээ нь хэрвээ ямар нэгэн боломж олдвол эзнийгаа даргыгаа эсвэл баян хүнийг шууд алаад өмч хөрөнгөний авах нь шүү дээ. Тэгэх нь. Яг нөгөө октябрээс хойш. Тэгэх нь. Энэ бол баталгаатай харин одоо баян усуд бодож явах шүү дээ. Энэ аюултай юм болж ин шүү тийм ээ. Нөгөөдөл маань хэтэх ядарч шүүс бодох хэрэгтэй л да. Тэр капитал гэдэг юм шүү дээ. Ерөөсөө тэр шүү дээ. Яг чиний хэлж байгаа нэг байхгүй ер нь хөрөнгө мөнгөтэй хүнийг л хүндэлж хайрлаж явах хэрэгтэй байхгүй. Тийм ээ. Одоо тэр данзангийн хөвтлөг гаш бүхэн баяж өгтөн гэсэн гиндэн гаж өгүүлүү тийм ээ. Тэр чинь тэр сэтгэхгүй суугаад л байхгүй бидэрт. Хамт зэрэг байж гадж байгаа юм шиг тийм ээ. Одоо уулын тэгж ухаан санаагаар зарсан усуудыг бол хайрлаж өгсөн шүү дээ. Энэ манай үнэт капитал юм тийм ээ. Энэ бидрээс илүү толгой тархиг илүү юм байна. Тийм ээ. Энэ хэрвээ гайгүй болчих юм бол өчнөн олон хүнийг тэжээх юм байна гэж. Тэр сэтгэхгүйгээс одоо шууд ингээд тийм ээ. Боловч хэцүүлдэ. Ядарч шít. Тийм ээ. Тэгэхээр чин нүд нь хорсохгүй яах вэ? Гэтэ одоо чинь өнөөдөр миний ядуу байгаа тэнд байгаа баян хүн буруугүй л гэж би боддоо шүү дээ. Би бүр тэгж өр хөвгтдээ хэлдэг байхгүй. Чиний ядуу амьдарч хагаад баян хүн буруугүй битээ үзээ яа. Зөв. Би болсон шамтаа санал нэг байна. Яг үнэ. Гэхдээ нийгмээрээ туйлшраад байгаа байхгүй. Тэр л айгүй амар санагдаад байгаа. Тэгээ асар их амар мэдээлэл явж шүү дээ. Баян хүн бүхнийг тийм ээ хулгайш гэж ойлгож байгаа байхгүй. Яг үнэ. Тэр мэдээлэл явцсан учраас шүү дээ. Хүн үзээгүй мөртлөө хараагүй мөртлөнгөө тэр гахаа зөөс нь мэдэхгүй мөртлөнгөө яаж зовж ирсэн мэдэхгүй мөртлөнгөө л хонцон хөдлөд эхэлж байгаа байхгүй. Уур нь хүрээд. Хажуугаар машин зөрөх төртөл тийм ээ. Тийм. Ямар муухай баян юм бэ гэх тийм ээ. Тэр хорсож шүү дээ. Ер нь бүгд л бие биендээ хорсоод байгаа юм шиг. Огт хорсдгүй тийм сайхан тайван хүн тийм салбар байна уу? Одоо жишээ нь танаа урлагийн салбар тийм байж чадах уу? Манад нэг урлагт нэг агуу юм байдаг юм л да. Тайзан дээр гарч ирэнгүүтээ бүх хүний сургаж ид бүх хүндээ хайр түгэж ийн гэсэн тийм ээ. Яг тэр тайзан дээр 2 цаг 30 минут л таа шүү дээ. Бүр гэгэрээ гардаг байхгүй. Бүр цагааш. Тэгэл гараад нөгөө амьдралд хэрүүлээ хийлээ шүү дээ. Такси ингэсэн гээд машин усад. Чаатрын бүр агуу нэрээс тэр. Тэрхэн үед гоё ээж тоглох юм бол тийм ээ. Тэр дүнсээ барж байгаа тэр тийм хаан болохыг бол хаан шиг байж гарч байгаа байхгүй. Урлаг бол тэргээр үнэхээр янз эдэлтэй. Тэг гараал нөгөө амьдрал дээрээ буун. Үгүй өөр хайж. Тэгтээ өөр хүмүүс бол тэгж чадахгүй шүү дээ. Жишээ нэг цаг ч юм уу жаргахгүй ч дээ. Харин тий. Зогсолтгүй л одоо зовно шүү дээ. Тэх юм байна. Тий, урлагийн бол агуун тэндээ байдаг. Одоо ингээл драмын театр сайхан жүжигчтэй алдаад идэг. Гэтэл одоо цэрэн давдггүй байна, сувдггүй байна. Одоо артлын жүжигчдийг яаж бэлдэх вэ? Тэрэн дээр танад хар хайрцагны бодлого байдаг үстэй. Бага. Одоо манайх чинь дандаа ингэдэж шүү дээ. Хүнийг оруулахдаа одоо манай төвшнээ гэж өдөртөө явж байгаа. Дандаа 1 жил юу явуулдаг байхгүй юу? Тэр студ байгаа шүү дээ. Студ. За. Юулээ өөрх нь 210 мянга лөө тийм мөнгө өгөөл. Тэгээд тэр хооронд шалгаж байгаа юм л. Үнэхээр тааварлах дуртай байна уу? Тэгээд дахиж шалгалт өгөөл. Тэгээд жингэлж байгаа. Тийм учраас ерөөсөө 10-аас 15 хүүхдийг авдаг. Бас өөрхөө 210 мянга лөө тийм цалинтай. За. Тэгээд тэр дундаас зарим нь юу вэ? Дургуун гараа авчихна л да. Үлдсэн тэгэл ороод явж байгаа шүү дээ. Тийм залгамж юутай халаатай.
Найруулагч нарын залгамж халаа байгаа юу? Одоо Найдан Доржгоо, та Наранбаатар эднэрийн Мөр Доржгоо, Мөнх Доржгоо эднэрийн арыг дааж гарах найруулагч нар. Сая одоо манай Яндан шар явлаа. За тий, Яндан шар үед бол найруулагч гарч ирж байна. Тэгээд тэр одоо явна л та. Тэгээд энэ үчин яаж болдгоо юм л та. Москвагийн их сургуульд явж байгаа юу? Тийм Москвагийн гизт театр болгоны сургууль явж байгаа. Тэгээд энэ ч бас хэцүү шүү дээ мөнгө цаашаас авахгүй л те. Тэгээд сая тэнцээд ирсэн билээ тэгээд. Тэгээд гайгүй болох байдгүй. Ямар ч байсан 5 жилийн дараа нэг гэлцсэн найруулагч ирэх нь. Тэгнь. Тэрний хооронд дахиад хүн яаж ирнэ шүү дээ бас. Тэгээд хэцүү мэрэгжилтэй энэ бол араараасаа тийм ингээд ап гэдэг ерөөсө болдгоо. Тэр жүжигчд хүлээн зөвшөөрөд нэг хэцүү байдаг шүү дээ. Жүжигчин дүү? Жүжигчдэд тийм ээ. Найруулагч нь өөрөө тоогдно. Тий, тоогдно гэдэг бол тийм ээ. Хэдэн янзын юм гарч байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Аймаа тэр бол шүү дээ. Одоо Яндан шар жишээ нь ингээд жүжиг тавихад тэр агуу нөгөө ардын жүжигчин соёлын говь зэтгэлтнүүд чинь ингээд хараа сууж байгаа шүү дээ. Тий. Тэгээд одоо сая нэг жүжиг тавьчих 3 Тэгсэн. Тэгээд цаашаа зөвшөөрж эхлэх гэсэн үг шүү дээ. Миний чинь. Гэхдээ бас манай жүжигчд гоё юм байдаг. Цэрэн давгаа байна, сувдгаа байна. Сувдгаа ч коридор мөр ингээд дарга ингээд ирсэн мэтлэн яг тайзны гарангууд яг нарийн шуганд орж байгаа шүү. Тим соёлтой. Эдгээр минь дуйгаа байна. Минь нарангуй байна. Дамдангуй байна. Яг тэр дээс алхаал тэгэл Тэр хэм хэмжээг давж алхсан жүжигчин гэж байхгүй үстэй. Найруулагчийнхаа өмнө хэд идэг ч юм уу, өвгөнд нь ордгоо ч юм уу, өөрийнхөө алдар цэсүүд илүү бүр итгэж гисэн. ер нь тийм усад ховордоо. Тэгээд дээр нь хажууц жүжигчин дардаг байхгүй юу? Зөвхөн найруулагч дарахгүй. Чимийн хажууд эдийн тав гэдэг нь хавцаараа шилбэрч шít нэг хөдөлж. Жон тамруудаас амтсан нам дарж байгаа. Тэгэхээр тэр чинь багтаа байх хэрэгтэй болно тийм үү? Өөр хажиг байх болно. Тэ. Түүнээс найруулагч бүгдийг натгаад байна гэж бас бодлоо байхгүй юу? Юурээс бол. Бас тийм юм байна тий. Тэ. Тэр театрын ёс жайг зан заншил аваа явчихдаг юм байна л да. Тийм шүү дээ. Нөгөө л орс үгш галошо тайлгаж. Тэр орондоо яатсан янз бүрийн тийм ээ. Хэрүүл амаа бити шаад тавчир гэж байгаа байхгүй. Дахиад энэ том жүжигчтэй хажууд тэр мянган гал баг тоглож юм даа бодсон мөртлөнгөө л түрүүний нэрсэн 5-6% нэг муу харахтал тэгэл тэр амтан болно шүү дээ. Та энэ сүүлийн үед гараад байгаа кинонуудын тухай ер нь ямар бодолтой байдаг? За наад чи мистер дург. Яагаад ч юм гээсэл. Мистер дург. Хатар хад идэв юм уу? За. Тэгсэн болъё. Хэтэрхий олон кино гараад зарим кино ерөөсөө найруулагч зурглаач хоёр л үлдээд бусдын бүгдийг буудаад алаад дуусгач. Хүн дөөрэж юм гэдэг л болох хэрэгтэй. Алдсан ч юмс өөрийнхөө л байх хэрэгтэй. Одоо тэр би юм даа буудаад яагаач тэгэл бодчих бодолж залцсан гэж байхгүй шүү дээ. Тэгээд ингээд дүш гэх юм. Хүний юм бол хүний л байдаг байхгүй яг үнэндээ. Тэцэгч юм их байхгүй. Кино яваад байдаг, жүжиг тавигдаад байдаг. Энэ дунд нэг зохиолын дутагдал байгаад байгаа юм шиг санагдаад байт энэ надаа. Ерөөс зохиолж байхгүй. Өнөө би нэг бас зөндөө хэлжсэн дөө энэ яруу найрагчд байгаад байгаа. Айлгүй байхгүй тийм ээ. Одоо харин сүлд үргэлжлүүлж жоохон гайгүй болж байна. За жүжигийн зохиол бол ерөөсөө. Жүжигийн зохиол бараг байхгүй тий. Тэгээ би энэ усад хэлдэг байхгүй. Ийм гоё зах зээл орон зай байхад жүжигийн зохиол бичээчээд гэдэг. Тэгээ бид нар ч яг өөрийнхөө шатлаар л уралдаан анзаарлаж нэг үзнэ. 10 сая төгрөгийг шагнын шүүг гэж нэг зарлж үзнэ. Тэгэл сан ерөөсөө иддэн шүү дээ. Гэтэл ирэхгүй байх гэж юу? Ирнэ. Мөнгөний сонсоод ирж байгаа нь тэгээд жүжигийн зохиол ингэ уншихаар ерөөсөө аваад авчихсан их хавралчих жоохгүй. Орчин жил байна уу да баг 90 зохиол ирсэн байхгүй. Тэгэл харамсалтай юм те тайз нь хүлээгээд байдаг, жүжигчд нь хүлээгээд, найруулагч нь байгаад байдаг. Кино зохиол бас адилхан байх шиг байна те. Ерөөсөө тэр шүү дээ бүгдээрээ байхгүй. Тэгээд телевизийн зохиол гэж байхгүй байна. Радио жүжигийн зохиол гэж байхгүй байна. Тэгээд хоёр ч зохиолчд ороотой л бол зохиолч гэсэн статусд олон байгаад байдаг. Тэгээд ерөөс гардгүй шүү дээ. Тэр үтгэл одоо энэ доорийн нэг либрет шүү дээ. Тэр бэр хүсэл бичих хүн авах шүү дээ. Өшөөд тэр үтгэл наадмын ганц яснаар бичих гэх юм ээ. Хэцүү шүү дээ. Тэгээд мөн хонцгийн бадашгүйгээ барьж авна. Доогнол огсон болж шаа. Нөгөөдөл нь бичгээс өөр арга болдог. Ягаад хамгийн хямдхан шагнал авдаг юм болов зохиолч нь?
энэ систем ирдэггүй гэж гайхаад идэв. Тэгээ тэргүүл нэг л юу л болохгүй юм шиг юм л та. Жүжигийн зохиол драматург гэж нэг л тийм ээ ойлгодгүй юм шиг. Эсвэл сургадгүй юм уу? Сургадгүй шүү дээ. Сүйст байхгүй юу? Байхгүй. Сая яг нэг чин зэрэг нэг зохиолж авсан гэсэн. Тэгээд жүжигийн зохиол заагаалгаа юм л. Харамсалтай юм аа. Та өөрөө бичиж үзээгүй юу? Би ястаа байхгүй шүү дээ. Хүний зохиол мохиол шөмжлөж ихтэй. Дард самбог нэг байдаг шүү. Тий. Заахал гацтай. Нөө жүжигэн зохиол бичсэн үү? Шүнжин суугаад бичсэн гэж. Өглөө босоод уншаад бүгдийг ураал хийчих гэж. Тэр чинь тэгтээ бас их сүрхий бичсэн гэж лаама асааж тавьж байгаа. Өрөө мөрөөгөө дүгжиж барьж байгаа. Тий. 100 муу татсан юм дгүүдөө баг. Тэгэхээр бичдэг хүн чи өөр үгүй юм. Сони юм а бичдэг хүн байхгүй байна гэдэг нэрээ том юм л юм биш үү? Хэцүү. Зөөр хүмүүстээ сонирхоод хэлчихэд энэ ванган гош тэр хөдөө гадаа явахдаа дандаа ингээд жижигэн дөрвөлжин цаасан дээр нэг эминий үгүй, нэг өвгөний үгүй, нэг залуугүй бичээд байдаг гэж байгаа шүү дээ. Тэр нөр дараад дүүрүүлж ажилладаг гэж байна. Тэгж бичдэг юм байна л дээ. Манай энэ ерөнхийлөгч биччихгүй юу? Одоо сэтгүүлч багтаа бичсэн гэсэн тэгээд та. Чинь жүжигэн зохиол өөр л дөө. Жүжигэн зохиол өөр л баг та. Гэхдээ ер нь бол зохиол бол сайн бичих байх шүү. Зохиол бол сайн байжгүй бичих байх шүү. Цаглаа та төрлөөгөө адрахсан болох юм. Түр хэлсэн шүү дээ. Хүн болгон нэг юм содон шинжтэй болчих имижтэй. Одоо миний имиж ийм гал одоо яа тийм зангиага буруу харуул зүүдэг ч юм уу. Эсвэл ингээд нэг хар нүдний шилтэй байнга байдаг ч юм уу. Танд тийм имиж байна уу? Таягнаас өөр. Тэг энэ гэж би ямар хүсч авсан шүү. Өвдөж авсан болохоос шүү. Наад тийм байхгүй. Нэг удаа заантыг барьж явж байгаа автобус руу тэр жирээр авах гэж жаргашаас авч юмаа. Ингээд заантыг барихаа байсан. А таягны оронд барьсан юм уу та? Би шин дандаа юм хөлгүй байгаагүй шүү дээ. Имиж хийх гэж барьсан юм уу? Тий, үгүй яах вэ нэг их цуцч информац өгөөрэй. Жижигэн заантыг барьдаг шүү дээ. Дуурайгаа дуучихгүй юу? Цагтаа байж үзлээ, хоёр дагаллаа, заа байлаа гэсэн тэгэл. Тэгэл одоо зүгээр идэг. Одоо театрт Ромео Жюльеттэй тавих гэж байгаа гэсэн. Тий, Наранбаатар 50 гэж яриад байгаа. Энд чинь хэдэн жилийн өмнө дүрийн сонголт яваад байгаагүй лөө? Гүг анх нэг одон чимэг тоглоод 80 дор жил тавьсан шүү дээ. Ромео Жюльеттэй. А дараад нэг урдх нэг нэг туу ягчтай тоглолоо. Хүүхд залуучууд чаддаг явж байсан. Наранбаатар жүжигийн сонголт хийгээд байгаагүй лөө? Би нэг тийг санагдаад их юм. Гэхдээ харин 50 гэдэг байхгүй. Тэгсэн тэр үед нөгөө манай савга гэдэг нэг залуу байдаг. Тэр нөгөө Ромео Жюльеттэй шиг мюзикл болгож тавьсан шүү дээ. Тэгээ жоон татсан баг. Яг нэг уран бүтээлчийн талгуунд нь тэрүүл хийчихсэн зот бил юм шиг байна л да. Наранбаатарт бол тийм ээ. 50 даа галд нь дурлцсан айлсан шиг юм уу тийм ээ. Таны Лирванд бодоод явдаг шиг. Тий. Адилхан л да. Лирван хизээ тавигдах бол. Ямар ч байсан заявка өгсөн байгаа. Ийм санаа байгаа шүү гэл. Тэгээд мани гэдэг явах. Тэгээд дараад нь би ч одоо юу яцсан шүү дээ. Хүний өмнөр дайрч тийм ээ. Өөрийнхөө жүжиг тавиулах гэсэн тийм жавар харилцсан л да. Өвөө залуучууд хүүхдүүд тавьчихлаа. Цаг нь хоёр 50 даал гэл. Нэг л өдөр болно даа гэл. Яг одоо энэ байгаа нийгмийг харуулсан за дэлхийн сонгодог биш гэлээ өөрөө зүгээр яг Монгол зохиолчоор ингэ зохиолоо өгөөд бичүүлээ тийм жүжиг тавьж болохгүй юу? Би сая нөгөө Сүхбаатар аймагт нөгөө Маамган газар шорогог юу болгож жүжигийн зохиол болгож бичихсэн л дээ. Та өөрөө юу? Тэгэхээр та өөрөө бичиж шít. Гэхдээ тэр үг чинь ингэ манталчих жоохгүй. Засаал. Маамган тэрнээс энэ хэрэгтэй юм байна. Энэ жүжиг болох юм. Энийг нэг дөрөв түрүүсэл би тэр том амтны чинь өгүүлбэрт нь гар хүрэх юм бол алдц болно ч гэдэг. Тэгэхээр нэг олон хэдэн жил нэг жүжигтэй нухацсан юм болохоор за ерөөсөл даалгавар шаргалтанд тоглож байвал их нь даалгавар тоглож байвал тэрг нь аваад ийцэн л дээ. Тэрээс нэг бүү тасгч нэртэл гарсан байлаа. Та ер нь одоо би түрүү нэг танд ангай ярьжсэн шүү дээ. Та ер нь багтаа ямар хүүхэд вэ? Хүүхэд байсан бэ гэдэг шиг. Та
Та ер нь ийм жүжигийн найруулагч болно ямар ч байсан урлагтай өөрийгөө холбоно гэдгээ мэддэг байсан уу? Багасаа мөрөөддөг байсан юм уу? Үгүй би ерөөсөө тийм мөрөөддөг бас. Би нөгөө юунд костюм хийж явах юмсах дурггүй. Тийм ээ. Тэгээд юу чинь цагаан цамц заавал яадаг. Тэгээд манай ээжийн дүүний ах үгүй. Тэр намайг чи нөгөө багт наадмад оруулаад шүлэг мүлэг уншуулаад. Хэддүгээр ангис? Өө тэр 3 дугаар ангиас эхэлж тийм ээ жижиг юм орны матбал сандал гэсэн төмрийг гэсэн ледер болсон өвгөн болоод жижиг мөрхөө өвгөн. За. Тэгэл явж исэн байхгүй. Тэгээ би тэр урлагын бол гэж юусоо бодоагүй. Тэгэл 10 жил төгсгөтөл телкэн үйлдвэрлэл очсон байхгүй. Манай аав дэш нь оруулж өгöd. Тэгэл туслах 6 нэвшинд туслахгүй хийж гүйж байгаа л. Тэр үуч нь найруулагч чинь тэнд л ойлгосон. 6 нэвшинд дунд л бэлгүр гүйдэг байлаа шүү дээ. Тэгээд тэндээсээ киев рүү сургууль явсан. Тэгсэн. Шалгалт өгөө тэнцэл явсан. Шалгалт өгөл. Тэгээд энэ чинь нөгөө найруулагчийн сургуульд чинь ажлаа үнийг авдаг шүү дээ. Та чинь хэдэн жил ажилласан? 2 жил шалгалжсэн. Та ер нь айл аймгийн харьяат юм бэ? Айл нь нутаг. Ээж овсих. За. Аав ховдих. Та өөр Улаанбаатар төрсөн үү? Улаанбаатарт. Таны эхнэр ямар нэртэй, ямар ажил хийдэг хүн байд юм бэ? Манай эхнэр Баяр сайхан гэдэг тэнд сууж байна. Тэгээд бас Киевт битэр танилцсан. Тэгээд нөгөө конструктор ажил хийж бас хувцас зохион бүтээгч. Тэнд юм битээ. Хэдэн хүүхэдтэй та? Хоёулаа. 2. Таны гэр бүлийн тухай ер нь ярьсан яриа тийм мэдээлэл байхгүйсэн. Бага сонир би гурвалдаан доош үнэгээр битэр чинь тэр өөрийнхөө юм дээр нэг сонир гарсан. Өөрөө байхгүй. Ганц ярьлага өгсөн бол та ярьлага өгсөн гэж тооцоод байгаа юм. Тэр чи өнгөт мөнгөтөр гарсан чинь зураг мөрөн. Би өнөөдөр тантай ярилцлага хийхэд нэг ч бичлэг олсонгүй. Байхгүй бичлэг болсон. Ярилцлага танаас ерөөсө 2-3% ярилцлага л боллоо. Өөр юм байхгүй. Та ер нь өөрөө уран бүтээлийн цэнгүүн хийж утсан уу? Гэхдээ би юу яасан штэ. Энэ нөгөө хөл муудаа тэгээд бүх уран бүтээлчид цуглаж юу би балс надад энэ мөнгө тоглолт. Тийм. А тэрний өмнө нэг гурвалдаан дооч нэг анхны жүжигээрээ бас нэг сэнгүү хийсэн юм байна. Одоо хийх үү та? Одоо ч ичж байна. Дөнгөс явсуудаас тийм ээ. Бидний хүчинд одоо харин нэг баярлалаа гэж хэлье. Та бүхний хүчинд урлагийн хүчинд тийм ээ. Солонгос хөл гартаа болж ирсэн байхгүй. Тэгээгүй би зогсож байсан. Яг үнэндээ бол. Хоёр үлдээ дундах бүх цай багсаал. Тэгээд яг нэг урлагт нэг яасны эргэж ирдэг юм байна. Тэгээд одоо бүх л дуучин жүжигчд тийм ээ. Нөгөө хошин шагийн усад хөтлөгөөр сэлмэд ажиллаж байгаа Баатар найруулагчийн тоглолцох гэж тавьж ирсэн байгаа шүү дээ. Тэр одоо энэ бүхний хүчин төлөвлөлт дижитал яваад байгаа шүү дээ. Одоо таны бэрд гайгүй юу? Гайгүй. Дайжгүй ажиллая гэж яваад байгаа. За та бүхэн ярилцлагын цаг харамсалтай дууссан байна. Тэгээд та урилга хүлээн авч ирсэн танд баярлалаа. Таны ажилд уран бүтээлд өндөр амжилт хүсье өрөөе. Баярлалаа. За баярлалаа үзэгчдээ. Цензургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар үгээр өндөрлөж байна. Эх 7 хоногийн 21 цагтаа эрг уулзтлаа баяр та.